Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Ганц мото. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Тавдугаар хэсэг. Сум тэр чихтэн айдас давтлаа. Эгэл чирийн бор амьдрал зогсоо зайгүй буцалж асан газар нар шингэмэгц хүний хөл тасарч дэлгүүр хоршон үүдэн барих болжээ. Үер болж гам шиг нүүрлээгүй атал ингэж хөл хорих болсон нь учиртай. Гэгээ тасарваа үгүй юу? Хөлтө бүхнийг баруун тийш зүглэх хэрэггүйг дор бүрнэн анхааруулж шаардах нь өнөөх гай дагуулсан ганц модноос болсон нь мэдээж. Цоо яриа төдийхөн байсан энэ модны тухай хов живийг сүлд тохиосон их гай бодит болгож оргисон байлаа. Хонин харуулж явсан хүү нойрон харамлан эвшээсээр яваад ганц модны бараа харж хаж гинэ. Ээждэн цолгаалгаж хашгичулж сэрсэн хүү модыг анзаарсан ч үгүй. Тэр байтуган ганц модны тухай ярих томчуудын яриагч сонсож мэдээгүй хүү байснаар энд ирчихжээ. Магад хэрэгт дурлаж зах зугаас нь чадван сонссон бол арай өөр тийш зүглэх байсан гарцаагүй. Юмны эгзэг таарна гэж ийм айхтар ажээ. Модны бараа харсан хүү баярлаж сүүдэрт нь очиж жаахан чадван амраа давъя гэж санав гинэ. Аянганд нэргүүлж тэг дундуур нь салжунсан энэ модны сүүдэр гэж хурцнарнаас хүүг арай ядан халхалахаар харагдсан ч хүү шилбүрэн барьсаар гүүхэрэн очжээ. Мод руу ойртох тусам сүүдэрт нь дээш харж хэвдсэн хүний дүрс тодрон харагдав. Өөрөөс нь өрсөд хин нэгэн очоод хэвдчихэж гэж санахад хөл нь удааширч эхэлжээ. Гэсэн ч хонин нэгэнтэн тогтсон тул сүүдэр газар олохгүй бол өдрийн эд халуунд байж суух газаргүй болно гэж бодсоор мод руу чиглэн алгахын зогсоосонгүй. Гүд өхөж очих тусам хажин сэжиг төрөд болж өгсөнгүй. Модны сүүдэр дунтаж бүхэн атал дээл говцсон сугал даргалж нэмэглээгүй байх бөгөөд ядаж багхаал гудланч тайлаагүй дээш харж тэрийн хэвдсэн чигтэн огт хөдлөгөнгөө хэвээр. Хүү чимээ өгч хань аваа. Мөн л хөдөлсөнгүй. Толгой хавьд нь өргөн зүйл газар зоогдсон байхыг хараад улам их гайхжээ. Монгол хүн хөрөө хүрдсэн газар зоолттой орхидоггүйг домыг санаж багхан бохимдонгоо байхтан ахин ханиалаа. Бүр таг. Шилбүрэн дээр эргүүлэн дэгдсээр очоод таг гацжээ. Үеийн хөөхтүүдэд нь үргэлж зодооны элдв төөх ойр зургийн сонин ярьж чихийг нь меладаг ахынхан толгой биесэн салж алхам хэрийн газар өнхөрсөн байх нь юун түрүүнд харагджээ. Харин хинхтиг цээжнээс дээшлээд хүзүүтэй дөнгөж зологдог эгэм хавийн уулзуур дээр модны нарийн гар хөрөөний үзүүр газар зогтсон байх нь тэр. Хүү байдгэрэн хашгирч гүйсээр гэрийнхэн үүдээр ороод бүтэн амьсгалж авч чадлагүй хялан унаад өгчээ. Нойрон харамлан харамлсаар байхад хөөж дух шахам гаргасан ээж нь хар толгойг нь шаава. Арай гэж ухаан ороод ирэх үйсэд юу болсныг нь асуухад хүү ганц модны цог гараар нь заалсаар толгой өнхрөд хүн өгчгэж гэхээс үрзүүл хэлсэнгүй. Аав нь тэр дороо мориндон үсрэн мордоод ганц модны зүгт авчээ. Залуу эрийн толгой хүзүүгээрэн салсан биеийг хүүхэд хөгчтөөс бусад бараг бүх хүн харсан гэхэд болно. Нас дээр гарсан хөгшин ээжд нь хүүгийнхэн тухай муу мэдээг дуулгах ажил жанчив дээр унаваа. Эхнэр нь дээлийнх нь ханцуунаас чангааж толгойг нь сэгсрэн элтэд дургу байгаагийн хэлбч аргагүй эрхэнд зөвшөөрч соль чавганцынд үеийн хэдэн ирчүүдтэй нээлэн очжээ. Хүү чихээ өгч хань аваа. Мөн л хөдөлсөнгүй. Толгой хавьд нь өргөн зүйл газар зоогдсон байхыг хараад улам их гайхжээ.
Чавганц хөө минь үзэгддэггүй. Ирвэл ус цасанд явуулж цай цөвтэй залгохсон. Тэгэхэд жанчив дагаж ирсэн арай залуухан худаг руу хамаг савыг нь бариулсаар явуулчихад муу мэдээ дуулгах хүнд ажилтай гоцорчээ. Чавганц манай өнгөрөө бараг харагдана уу? Заагуур чинь энэ уулын могорд хөгшин ихийг хайчгаад яваагаа мэддэг болов уу? Өдөржин халуун наранд гарахын жаргагүй. Ам хатаж омголтоо тэрэг алга. Хохин миний хүүчин сайхан сэтгэлтэй байгаа. Таанч хүний ганц юм болохоор дэндүү эрхлүүлээд өнгөрөө болгочихсон юм. Цайлган та цайлган. Саяхан өнөө найз догомд нь бурхан болсны дараа тэр хураасан модон дээр гарч чад хүүхэд хэл цор хөртөл уйлж суусансан. Хөл нүцгэн гүйж явахдаа л танилцаж найзалж эхлээд өдий хөрсөн хүнс арга байж үт. Нэгэн цэл залуугаараа гинт явжгаар хүү минь их ямарсан. Одоо хаагуур тэнд явсан болт. Гэвэл жанчив хоолойгон засч эмтэрхээ аяг дундуурлан хийж өгсөн худгийн хүйтэн усыг нэг амсгаагаар залгилж аваад гол яриантан орлоо. Сөлгөө. Бид муу мэдээтэй явна. Та сэтгэлээ бариарай. Манайхаас 2 айлын цайд чардан борынх буусан та. Тэдний хүү өнөө өглөө хоноо гаруулж яваад танай хүүтэй таарч. Оо за. Хүүмэн ямар нэг хэрэг тарьж байгаа юу? Яадаг шаар вэ? Гэрүүдэн харгээд хилээд өгөөрэй. Ирэхээр нэмээ нэг сайн сургаад энэ муу ирэхээр хэд ороолгоод өгье. Хүний үг аван та хүүмэн. Дотрон их зөөлөн юм. Хөөн борхон болчихжээ. Солгоо. Гэхэд түрүүхэн гартан ороож суусан эрх нь угц татуулсан аятай тасарч шалаар нэг үрэл өнгөгдсөн хуучин удаснаас ус шиг өрсөн гарч газар товшин унав. Солгоо бурхан тийшэрсэн чихтэн таг гацчихжээ. Өрчгөр зөвхнийхэн цан ширгэх шахсан цайвар бор нүднийхэн өмнөр нулимс цэйлэгнэв. Ганцулдсан зандан үрэл гарт нь гогдож үлдсэн байсныг чичирсэн гараараа дээш өргөн хазартаа наагаад уруулан өмөлцүүлэн уйлж гарав. Ирсэн улс боцог болоход жанчив ус авчиргаар худаг руу явсан эрээг хөгшөнтэй хамт үлдээжээ. Төдөлгүй хүүгийнхэн шарлыг авчрах тул хүн хүч хэрэгтэн дээр илүүгэр бариулж ажил явдлыг өнгөртөл хөгшнийг асарч хандах хүний ховоор хүртэл гаргажээ. Хөгшний гэрийн гадаа тамхиас ааж алсын барааг ой тануудэр хөмс хүнсэн гэдэн харж байтал хороо засаг иржээ. Жанчвын дэргэд очин тамхи нэрхэд хятад тамхины ихүн ялан үнэр хавар нэг ханхлав. Засаг өөр хөгшин өөр хүүхэд бий болов уу? Өөр юу гэх юмтэй? Гэхэд жанчив ганц өрн юм гэнэ. Яй таавайц. Малх унаргээд сүр болоод байх юмгүй чиглэн ингэтэл нас дээр гарсан хүн ганцаараа байна гэвэл удахгүй биз. Гэв. Засаг урдаар санаа алдаж хамаг сайхан залуусан яасан ч өөр ойрхон зууртаар алдаад байна та. Ингэхэд хүүг нь хаанаас олсон юм? Ганц модны дэрэгдээс. Юу? Бодвол модыг хөрөдчих санаатай л очсон юм шиг. Газар доогуур зулж ургасан нэг салааг нь таарад морноос хүлээд орчихож. Өнөөхийг нь хөрөөний ам хүргэж амжаагаа байхад ийм золгүй явдал болж байгаа ч дээ. Гэхэд засаг үгүй тэр ганц мод гэж ямар газар байна? Хойд чихнээс товд зүйлттэй явууллаа. Нэг мод вэ? Гэж жанчив бөөрөн хилэн хилээд буцан яваад өгчээ. Засаг ганц модон дээр очих замыг гөлөг дамдан замчлав. За энэ мод штэ.
Манжийн үеэс манад хулгайгаар шахан үлдсэн хятад луугааны үр сад нэг хужаагийн сүлд богтлон авсан залуу ихнэр гэж нэг дүүрч гисэн амтан байсан юм. Тэр л энэ хавар боосон айл хунарын хамаг бор ажлыг амжуулдаг өр Монголтой учиртай байж. Тэрнтэйг зогтох гэж угаад чатаагүй. Эрдүүдийн бароноор энэ даянгад нэргүүлчихсэн юм. Жанчи бид хоёр хамт ирж хараад үлдсэн юм хомыг нааш цааш нь гардаж хийсэнтэй. Тэрнээс хойш ийм гайтай явдал тасарсангүй. Өшөө удвал хэжний хүний жамыг авах хүлээ. Засаг минь. Энэ модыг бушуу огтолж тайрвал тайрч аргалж өгнө. Гэж тал засахтан хадаг барьж ёсроххон ч мардсангүй. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.